Утаа Улаанбаатар 2 үнэндээ гамшигын харанга дэлдэж байна. Ямар ч хот төлөвлөлтгүйгээр урсгалаар нь явуулж ирсэн хот маань автомашины түгжирлээ дийлэхэд болсон. Одоо утаагаа дийлэхгүй угаартаж өгөхдөрөө тулаад байгаа. MCS тэргүүтээ луурчин компаниуд утаагүй 100 гэх мэтийн оногоог амьдрал дээр хэрэгжүүлж утааны эсрэг төслөөс нийтдээ 240 тэрбум төгрөг туусан боловч утаа арилсангүй улам нэмэгдсэн. 240 тэрбум төгрөгөөр халаасаа түнтэлгсэн луурчдаас хинч ял асуусангүй мартагдаж одоо ерөнхий сайд Эрдэнэт 100 утаа гаргана, төршинч утаа гаргана. Тэгэхээр утаагүй 100 гэдэг бол худлаа юм аа. Хэмээн батлаад энэ жил утаатай тэмцэхэд 4 тэрбум төгрөг төсвөлсөн байгаа. Хэмээн тодтогч дээрээс нь утааг арилгахын тулд бид шөнийн цахилгааны тарифыг тэглэнэ хэмээн мэдэгдэв. Ойлгомжтой л хэлсэн байна. Одоо 100 төлөө 2-д ард түмэн итгэхэ байлаа. Өөр аргаар үзье л гэсэн үг шүү дээ. Шөнийн тарифыг тэгэлснээр ахин нэг бизнес босож ирэх ба даацын цахилгаан кабель өндөр үнэтэй хэдиж төрөөс үнийг нь даадаг цахилгаан халаагуурын лойрлууга орж байгаа юм байна. Зовлон дээр зоолж утаагаар лойрдог бизнес ийхүү шин лойрынхаа гараа руу шинжлэх ухаанаар зэвсэглэн дайрч хэлвэ хөрхий.